Үзэгч таны энэ өдрийн амрыг ирээ студид сэтгүүлч мөнх жаргал ажиллаж байна. Танд сая санаа эдийн засгийн мэдээллийн хөтөлбөр хүрч байна. Оюутнууд 4 жилийн хугацаанд сурахын хажуугаар ажил хийвэл 4 жилд дунджаар 11.5 сая төгрөгийн орлого олох боломжтой бол 4 жилд гарах зардлын хэмжээ 23 сая төгрөгөөр дунджаар үнэлэгдэж байгаа юм. Тэгэхээр оюутнууд 4 жил ажил хийсэн ч орлогоосоо 2 дахин их зарлага гаргадаг гэсэн тооцоо гарч байна. Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас грамм алтыг 74.9 мянган төгрөгөөр худалдан авч байгаа нь оны эхний үетэй харьцуулахад 985 төгрөгөөр буюу 1.3%-аар өссөн үзүүлэлт юм а. Монгол банкны алтны худалдан авалтын биет хэмжээ сүүлийн үед нэмэгдэж байгаа талаар Төв банкнаас мэдэгдэж байна. Энэ жил 400 мянган тонн улаан буудай, 300 мянган тонн төмс хүнсний ногоо хуран авах төлөвлөгөөтэй байгаа. За ургац сургаалтанд оюутнуудыг ажилуулахаар намрын ажил залуус төсөл хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 300 орчим оюутан ургац сургаалтын ажилд гарчээ. Эдгээр мэдээллийг өнөөдрийн сая санаа хөтөлбөрөөс үзэгч та дэлгэрүүлэн хүлээн авч үзэх боломжтой. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, за үнийн өсөлтийг тогтворжуулах зэргийг шаардаж тусгаар тогтнолын талбайд жагсаалыг зохион байгуулж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээс гадна улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан ашигт малтмал хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай шинжлэх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа юм. Өнөөдөр болж байгаа 50 жагсаалын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын их хурал засгийн газарт дээрх шаардлагыг хүргүүлэх юм. За тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 20-нд хүлээн буцаан авах талаар мэдэгдээд байгаа юм. Ноолуурын үн сүүлийн үед өссөөр байна. За хөдөө аж ахуйн биржийн 9-р сарын 10-ны арилжаагаар түүхийн ноолуурын үн 64400 төгрөгөөр 1 кг нь худалдаалагдж байсан бол 11-ний өдрийн арилжаагаар ноолуурын үн өсч 83000 төгрөгт хүрээд байна. За тэгвэл өчигдрийн арилжаагаар ч мөн ноолуурын үн өссөн үзүүлэлтийг харуулдаг юм. Өөрөөр хэлбэл өчигдөр нийт 98.9 тонн ноолуурыг 840.4 сая төгрөгөөр арилжсан байна. За англиаг үн 1 кг ноолуурын үн 65000 төгрөгтэй байсан бол түүхий цагаан ноолуурын үн 86000 төгрөгт хүрсэн байна. Энэ оны 8-р сарын байдлаар нийгмийн халамжийн тэтгэврт 61.5 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 12.7 тэрбум төгрөг буюу 33.5%-аар нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм. Харин хүний хөгжил сангаас 8-р сард 0-аас 18 насны хүүхдүүдэд за 953.1 мянган хүүхдэд 149.5 тэрбум төгрөгийн мөнгийг, за хүүхдийн мөнгөнд за 5.3 мянган ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.3 тэрбум төгрөгийг 1 сая төгрөгийн хишиг хувь болгон олгосон байгаа юм. Дотоодын алт олборлагч аж ахуйн нэгж байгууллагуудаас за Монгол банкнд тушаах алтны хэмжээ 2008 оноос эхлэн буурсаар 2010 онд 2.1 тоннд хүрсэн байна. За харин 2013 он гарсаар алт тушаалт иргэн нэмэгдэх хандлагатай байна гэж Төв банкны зүгээс мэдээлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас грамм алтыг 74.9 мянган төгрөгөөр худалдан авч байгаа нь оны их үетэй харьцуулахад 985 төгрөгөөр буюу 1.3%-аар өссөн дүнтэй байна. За гэхдээ энэ оны 6-аас 7 саруудад грамм алтны үн 55.3 мянган төгрөгт хүрч оны дунджаас 20%-аар буурсан нь алт олборлагчдын хүлээлтэнд хүчтэйгээр нөлөөлж нөөцлсөн алтаа яаралтай зарж бэлэн мөнгөнд хүрүүлсэн юм а. Энэ нь ч Монгол банкны алтны худалдан авалтын биет хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөг үзүүлсэн юм а. Сая санаа хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Тэгэхээр өнөөдөр улсын хэмжээнд 174 ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж за хүн амын 8% буюу 221600 оюутан суралцж байгаа юм а. Төгсөгчдийн тоо 2008 онтой харьцуулахад 29599 байсан бол за сүүлийн 5 жилд энэ үзүүлэлт нэмэгдсээр за 2012 онд нийт 37749 төгсөгч бүртгэгдсэн байна. За нийт төгсөгчдөөс 25% нь мэргэжлийн чиглэлээр нь үзэгч та бүхэнд харуулвал 25% нь худалдаа бизнесийн чиглэлээр, за 18% нь сургууль хүмүүжүүлэгч багшийн чиглэлээр, 9% нь инженерийн чиглэлээр төгсөж байгаа бол за 8% нь эмчийн, за нийгмийн шинжлэх ухаан болон анагаах ухааны чиглэлээр тус бүр 8%, за хүмүүнлэгийн ухааны чиглэлээр 7% нь тус төгсдөг гэдэг статистик мэдээлэл байна. Хэрвээ эдгээр төгсөгчид бүгд ажлын байраар хангагддаг бол Монгол улсын ажиллах хүчин жилд 37 мянгаар нэмэгдэх юм тооцоо байна. За өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн багтаамжуулалт, эдийн засгийн салбаруудын онцлог зэргээс хамаарч
ажилд орохгүй байх тохиолдол их байгаамаа. Тэгвэл суралцах хугацаанд оюутнууд ямар ажил хөдөлмөр эрхлэх боломж байгаа талаарх мэдээллийг өнөөдрийн хөтөлбөрөөр та бүхэнд дэлгэрүүлэн хүргэх болно. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байрны талаарх мэдээллийг би тодруулахаа студидтэй зочныг урьсан байна. За яг одоо манай студид залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Эрдэнэбат ирсэн байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр статистик мэдээллээс харахад жилдээ 30-аас 38 мянган оюутан төгсдөг гэдэг тоо байна л да. Тэгэхээр эдгээр залуучуудын ажлын байраар хангагдах боломж нь юу нэг өнөөдрийн байдлаар хэр бүрдсэн байдаг вэ? Тэгэхээр Монголын залуучуудын холбооны дээрх залуучуудын хөдөлмөрийн төв бирж бол байгуулагдаад үйл ажиллагаа эхлээд удааг байна. За бидний гол зорилго нь болохоор шинэ санаачлагыг санаачилж за залуучуудын ажлын байраар хангах Монгол улсын хэмжээнд за залуучуудын ажил хөдөлгөлт эзлэх хувийг бууруулах зорилгоор байгуулагдсан. За тэгээд Монголын залуучуудын холбоо хөдөлмөрийн яам хамтран ажил санамжлагч байгуулсны дагуу бол бид нар ажилдаа орохдоо Монгол залуу хөтөлбөрийг бол үндэсний хэмжээнд бол хэрэгжүүлж байгаа. За энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэх юм бид нар 3 төсөл арга хэмжээг бол хэрэгжүүлсэн байгаа. За цагийн ажил, сумын залуус ажлын гараа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол зуны амралтын хугацаанд нийтдээ бол 2000 гаруй залуучууд бол ажлын байраар бол хангагдсан байгаа, төр ажлын байраар. За дээрэс нь бид нар хөдөлмөр зуучлалын үйлчлэг үзүүлдэг байгууллагын хувьд бол байнгын болон цагийн ажилд бол оюутан залуучдыг бол зуучилж байгаа юм байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол ажил орлоготой Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд бол оюутнуудыг анх удаа зуны ажил хөдөлмөрт бол уриалж нэгдсэн үйл ажиллагааг явуулсан шүү дээ. Тэгэхээр өмнөх жилүүдэд байгаагүй энэ үйл ажиллагаа энэ жилээс эхэлсэн болохоор мэдээж бас цаашид анхаарах шаардлагатай асуудал байгаа хэл та бүгдийн зүгээс үйл ажиллагааг зохион байгуулж байхад оюутнуудын зүгээс юун дээр анхаарах шаардлагатай байна. За ажил олгогчдын зүгээс бас ямар эрх үүргээ сайжруулах шаардлага гарч ирж байгаа вэ? Тэгэхээр цагийн ажил төслийн тухайд гэх юм бол цагийн ажил төсөл маань бол одоо хэрэгжээд бол явж байгаа. За тэгээд цагийн ажил төслийн тухайд гэх юм бол манай одоо залуучдын холбоо залуучдын хөдөлмөрийн төв бирж дээр хурж иж яг өөрийн бие бүртгүүлсэн нийт оюутны тоо бол одоо бол 1000 гарсан байгаа. За бид нар бодит ажлын зуучлалыг бол 300 гаруй залуучуудад бол төр болон байнгын ажлын байранд бол зуучилсан байгаамаа. За тэгээд сумын залуус төслийн тухайд гэх бол бид нар 21 аймгийн 331 суманд бол 4 залуучдыг ажил мэргэжлийн дагуу тухайн сумын залуус сумандаа эрүүл мэнд боловсрол нийгмийн үйлчлэгийг үзүүлэхээр илгээхээр бол төслөө бол анх бичиж бол санаачилж хэрэгжүүлсэн. За энэхүү төслийн хүрээнд бол 331 сум гэж бид нар төсөөлж ирсэн тооцоолсон бол одоогийн байдлаар яг сумын залуус төсөл маань бол 310 сумд бол хэрэгжсэн байгаа. За зарим нэг сумууд яагаад хэрэгжээгүй юм бэ гэхээр одоо чинь Баян Улгийн аймаг шүлхий гарсантай холбоотой за зарим нэг сумд нь бол ард иргэд бол цөөхөн хүн амтай ч юм уу тий хичээл заах хүүхдүүдийн одоо нөөц бололцоо жоохон хомс байсан учраас тэгтээ бол бидний ажлын үр дүн бол маш сайн гарсан 310 сумд бол үндэсний хэмжээнд бол энэхүү төсөл хөтөлбөр маань хэрэгжсэн. За энэхүү төсөл хөтөлбөрийг мэдээж хөтөлбөрийн яамнаас бол тухайн залуучуудын бол цалин өс урамшууллын асуудлыг бол 100 шийдэж за 200 мянган төгрөгийн цалинтай бол хэрэгжүүлсэн хамгийн анхны бол тийм залуучдын хөдөлмөр эрхлэл чиглэсэн бол төрийн бус агуулгаас санаачилсан хэрэгжүүлсэн хамгийн том төсөл арга хэмжээ бол болсон байгаа. Өмнө нь бол зохион байгуулагдж байгаагүй. Тэгээд за дараагийн төсөл нь юм гэхээр ажлын гараа төсөл. Ажлын гараа төслийн тухайд юм бүтээн байгуулалтын салбарт бол ажилласан байгаа залуучууд маань за биднийг дэмжиж хамтарч ажилласан уул уурхай яам, үйлдвэрүүдэд аж ахуйн яам, за зам тээврийн яам, барилга хотоогоолтын яамд бол талархснаа нэг илэрхийлье. За тэгээд ерөнхийдөө бүтээн байгуулалт гэхлээр за уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Багнуур хувьцаат компани, Хөдөлсөн Чохоо компани дээр за Монголын хурдны зам гих мэтлийн бүтээн байгуулалтын салбарт 7 салбарт бол 15 залуу маань гавшигын 15 залуу тус нийтдээ 105 залуу бол за сарын туршид хамрагдсан. Эдгээр залуучдын бол сарын 500 мянган төгрөгийг бол засгийн газар хөдөлмөрийн яамнаас бол асуудлыг шийдэж өгсөн. За ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд бол эдгээр залуучуудын маань одоо цалин урамшуул дээр нэмээд 250-аас 300 мянган төгрөгийн цалин бол олгосон. Нийтдээ бол залуучууд маань зуны амралтын хугацаанд 750-аас 800 мянган төгрөгийн цалинтай ажилдаа орлоготой бол энэ зуны хугацаанд бол зуны амралтаа үр бүтээлтэй бол өнгөрөөсөн байгаа. За дээрэс нь бид нар 21 аймагт 21 жишг өвлжөө бирсэн байгаа. Жишг өвлжөөний асуудал бол мөн адил гавшигын 15 залуу маань 21 аймагт 21 ширхэг одоо өвлжөөг бол барьсан байгаа. За зарим аймаг гэх юм бол Өвөр хангай аймаг жишээ нэхэд 3 өвлжөө барьсан байх жишээний за мөн өвлжөө хаваржаа за одоо бусад бүтээн байгуулалтын ажлуудыг бол манай залуучууд бол маш үр бүтээлтэй бол сайн үеж гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр 15 залуу 500 мянган төгрөгийн цалинтай ажиллана гэдэг бол өөрөө бол за маш үр дүнтэй ажил бол болж өнгөрсөн байгаа. Нийтдээ бол энэхүү ажлын гараа төсөлд бол 420 залуу бол хамрагдсан байгаа юм.
Тэгэхээр ямар ч тач Монгол улсад сурч боловсрож байгаа оюутнуудын хувьд бэлэнчлэг сэтгэлгээгээр биш өөрсдөө бас зуны амралтаар ажил хөдөлмөр хийх боломжийг бол ямар ч залуучуудын хөдөлмөрийн төв биржээс бол олгож байна. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар би бас оюутан залуучуудтай хандсан мэдээллийг түлхүү өгч та бас сурахынхаа хажуугаар ямар ажил хөдөлмөр эрхлэх боломж одоогийн байдлаар байгаа талаарх мэдээллийг хүргэж байгаа. Тэгэхээр эхлээд хоёлаа оюутнууд одоогийн байдлаар дунджаар хэдийн хэмжээний зарлага гаргаж за хэдийн хэмжээний орлого одоо сурахынхаа хажуугаар ажилласан тохиолдолд олох боломжтой талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа. Энэ мэдээллийг хүргээд эргээд студид авалцъя. Засгийн газраас оюутны хөдөлмөрийн бүтээмж 1 цагийн цалин 500 мянган төгрөг байхаар тооцоолсон. Энэ нь 1 цагийн хөлсөөр илэрхийлбэл хамгийн багадаа 3 мянган төгрөг болж байгаамаа. 1 цаг ажиллаад 3 мянган төгрөг улсаас юм уу хувийн компаниас авна гэсэн үг. Үүн дээр үндэслээд нэг оюутны 4 жилийн хугацаанд ажлын хажуугаар олж болох нийт орлогыг тооцоолъё. Өнөөдрийн ихтэй сургуулийн жишгээр өдөрт дунджаар 7 цаг хичээлдэг гэж үзвэл ажиллах боломжтой цаг хамгийн ихтэй 4-5 цаг байна. Ингээд тооцоход нэг оюутан маань өдөрт 12 мянган төгрөг, за сартаа 240 мянган төгрөг, жилдээ 2.9 сая төгрөг, за 4 жилд 11.5 сая төгрөг олох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Харин нөгөө тал буюу зарлагын тал дээр сургалтын төлбөр, хоол унаа, номын сан гэгчлэн зайлшгүй гарах зардлуудыг тооцоолж үзвэл дээр дурдсанчлан 4 жилийн хугацаанд сургалтын төлбөрт нийтдээ 5.2 сая төгрөг болох юм а. Нэг өдрийн хоол дунджаар 6 мянган төгрөг, оройн хоол өртөг баг 2 мянган төгрөг, за бусад зардал 4 мянган төгрөг гээд наад захын зардлуудыг тооцоолж үзвэл тухайн оюутан нэг өдөртөө 12 мянган төгрөг, за сардаа 370 мянган төгрөг, жилдээ 4.5 сая төгрөг, 4 жилд нийлээд 18 сая төгрөгийн амжиргааны зардал гаргадаг байна. Үүн дээр нэмээд 4 жилийн сургалтын төлбөргээд нэг оюутан нийтдээ 23 сая төгрөгийн зарлагыг 4 жилийн хугацаанд гаргадаг байгаамаа. Тэгэхээр өмнө нь тооцсон 4 жилийн нийт орлого болох 11.5 сая төгрөгтэй харьцуулахад зардлын хэмжээ 23 сая төгрөг буюу яг 2 дахин илүү байгаа нь харагдаж байгаамаа. Тэгэхээр нэгэнт зарлага орлогоосоо давсан учраас оюутнуудын хувьд гэрээсээ дэмжлэг авах, за эсвэл тэтгэлэг авч сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх сонголт үлдэж байна. Тэтгэлэг авах нь амаргүй учраас аав ээжийнхээ гарыг л харахаас өөр сонголт оюутнуудад алга байна. Тэгэхээр үзэгчтэй бас оюутнууд жилд дунджаар хэдийн хэмжээний орлого зарлага гаргадаг талаарх мэдээллийг бас хүргэлээ. Тэгэхээр дээрх мэдээллээс харахад ямар ч тач оюутнуудын ажил хөдөлмөр хийх боломж байгаа бол тэрийг ашигласан тохиолдолд ч гарч байгаа зарлага нь бол орлогоосоо давхгүй ах юм үзүүлэлт харагдаж байна. Тэгэхээр улсын хэмжээнд яг одоо бол дундад цалингийн түвшин 692,300 төгрөгтэй бол байгаа гэдэг статистик мэдээлэл байгаа. Тэгэхээр Монголын залуучуудын төв биржээс зохион байгуулж байгаа төслүүдийн хүрээнд бол оюутнууд дунджаар нэг 500 мянган төгрөгийн цалин тогтоосон юм жишг байгаа шүү дээ. Тэгэхээр бас зочноос асуумаар байна л да. Ер нь оюутан залуучуудын цалин ямар байдлаар тогтоож байгаа вэ? Яг одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа энэ цалингийн үнэлэмжийн талаар та хэр бодиттой зах зээлд нийцтэй гэж ойлгож байна? Тэгэхээр ер нь оюутан залуучдын цалингийн асуудлыг хэм бол тухайн ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд тогтоодог. За бид нар залуучдын хөдөлмөрийн төв бирж бол хөдөлмөр зурчлалын бол үйлчлэгийг бол үзүүлэх үүрэгтэй байгууллага. Тэгэхээр цаад аж ахуйн нэгж байгууллага ямар шүү цалин санал болгоно тэрний дагуу бид нар бол хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж бол тухайн одоо залуучдыг санал болгож зуучилдаг байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол цалингийн дундаж хэмжээ гэх юм бол харилцан адилгүй байгаа. За дээрэс нь бид нар одоо үйл ажиллагаа явуулаад бол багахан хугацаанд өнгөрөхөд бол за манай залуучдын хөдөлмөрийн төв биржид бол одоо хандсан аж ахуйн нэгж ажил олгогч байгууллагууд бол одоо маш их бол санал бол тавьж байгаа. Дээрс нь бид нар залуучдыг бол одоо ажилтаа орлоготой болгохын тулд тодорхой нөөц боломж бол ашиглаж бол ажиллаж байгаа юм байна. За тэгээд би түрүү хэлсэн бидний гол одоо ажил гэх юм бол ажилтаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийг хэрэгжүүлсэн одоо тэгээд 2000 залуучдыг бол ажлын байранд бол зуучилсан байгаа. За энэхүү зуучлалын арга хэмжээний одоо хаалтын үйл ажиллагаа бол буюу тайлангийн нэгдсэн урлыг бид нар 10 сарын 5-нд бол төрийн ордонд хийхээр бол төлөвлөж байгаа юм байна. За дээрэс нь бид нар энэхүү төсөл арга хэмжээг ингээд санаачлаа зогсчихгүй дараагийн асуудлын юм яг л бид нар намрын ургац сураалтын асуудалд бол залуучуудын оролцоог бол нэмэгдүүлэх гэсэн үндснээс бид нар намрын ажил залуус гэсэн дараагийн төслийг санаачлаад үйлдвэрүүдийн аж ахуйн улсын ургацын комисстай хамтраад бол хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн тухайд гэх юм бол ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага бол тухайн залуучуудын байр хоол унаа аны зардлыг бол хариуцна. За тухайн оюутан бол өдөрт бол 200 мянган төгрөгийн цалин авна. Тэгэхээр 10 хоног ажиллах юм бол 20 мянган төгрөгийн цалин авна. 10 хоног ажиллах юм бол 200 мянга. За 20 хоног ажиллах юм 400 мянга гэх мэтлэнгээр бол байгаа. Тэгэхээр ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага маань хэд хоногоор оюутан залуучдыг ажилуулах уу гэдгээ шалтгаалаад бол тэр нь бол харилцан адилгүй байгаа юм л да.
Тэгэхээр намрын ургац сураатал эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол 400 мянган тонн улаан буудаа, 300 мянган тонн төмс хүнсний ногоо хураан авахаар бол төлөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр зочны маань ярьсан яг энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнууд бол хамрагдаад эхэлсэн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар ургац сураалтын ажилд нийтдээ 300 гаруй оюутан хамрагдсан гэдэг тоо мэдээлэл байна. Тэгэхээр оюутнууд дээрх талаарх холбоотой ярилцлагыг хүргээд эргээд студид авалцъя. Ер нь ихтэй сургуулиудын удирдлагуудад хандаж хэлэхэд оюутнуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж энэ ажилд бас оюутнуудаас оролцуулаач. Газар тариалангийн компаниуд бас маш их захиалга ирж байгаа. Одоо ингээ 9 сарын сүүлээс эхлээд яг энэ үр тарианы хураа авалт эхлэн энэ дээр бол маш их олон тооны оюутнууд хэрэгцээтэй болно. Тэгэхээр зэрэг энэ дээр оюутнууд маань ч гэсэн өөрсдөө холбогдгийг үйл манайхтай холбогдоод 94 32 18 14 86 32 18 14 гэсэн утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ихтэй сургуулиуд маань ч гэсэн захиалга өгөөд ингээ холбогдоод ажиллах бүрэн болцоо байна. Хүн ажил хийж амьдрах хэрэгтэй тийм тодорхой хөлсөө тослуулж ийш хөдөлмөрийн амт шимтгийг мэдрэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа манай Месүтийн хувьд бол тодорхой магадгүй дийлэх оюутнуудын маань өөрийнх нь үндсэн мэргэжлийн чиглэл байгаа. Тэгээд эртхийн тэр хийх гэж байгаа ажил нь хаанаасаа ямар хүмүүсийн хөс хөдөлмөр шингэж яаж гарч ирдэг, ямар хүмүүс ажил амжилтгаар дамжиж бидний гар дээр ирдэг гэдгийг эртнээс мэдсэн дээр магадгүй хөдөлмөрт бэлтгэж байгаа юм. Хөдөлмөрт бэлтгэж 14 хоног ажил нь мэдээж бол намрын ажил бол сайхан үедээ сайхан хүнд байдаг. Гэхдээ энэ бүхнийг даван туулж чадчих тэр хүн өөрөө хөдөлмөрт бэлтгэхэд дараа дараагийн ажилдаа одоо үгдэнтэй гарахад илүү их бэлтгэдэж гарах болоо гэж бодож байна. Мөн нөгөө талаар бид нар бол энэ оюутнуудыг явуулснаар бас үйлдвэрлэлийн дадлага тодорхой хэмжээгээр хийлгэж үзүүлж одоо үгдэн хөдөлмөрийн параметр гаргаж үзэж байгаа. Цаашдаа бол өшөө энэ зөвхөн энэ удаагийнх бол төмс ногоон дээр 14 хоног ажиллуулахаар явуулж байна л да. Энэ хүүхдүүдийн маань одоо үгдэн үр дүн сайн байх юм бол бид нар бусад бүх оюутнуудаа энэ намрын ургац сургаалтанд эх орныхоо одоо бүтээн байгуулалт энэ намрын компанид ажил оролцуулахад бэлэн байгаа. Тэгээд энэ үний үр дүнгээс харж бусад асуудлыг шийдэх гэсэн тийм бодолтой. Тэгэхээр намрын ажил залуус төсөл ер нь хэдий хүртэл оюутнуудыг бүртгэх вэ? Мэдээж төсөлд хамрагдахын тулд оюутнуудад мэргэжлийн чиглэлээр тийм шаардлага тавьж байгаа юу? Хичээлийг нь бас хэрхэн зохицуулах, оюутнуудаас ажил хийлээ гэхэд хичээлүүд нь салгагдах юм тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр за бид нар яагаад энэ төслийг санаачилсан гэхээр энэ жил бол ер нь улсын хэмжээнд ургац сураалтын асуудал дээр 2500 залуучдын бол ажиллах хүч буюу нөөц хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр нийтдээ бол мянгаадын нь бол дотоодын сэргээс буюу балаан маалгаас бол гаргацдаг. Тэгэхээр 1500-аас 2000 залуучдын бол хэрэгцээ шаардлага бол улсын хэмжээнд бол байдаг юм байна гэсэн бид нар тоо мэдээ статистикийг бол харсан байгаа. Тэгэхээр бид нар улсын ургацын комисс болон үйлдвэрүүд аж ахуйн яамтай бол хамтраад энэ жилийн хугацаанд бол залуучуудыг бид нар одоо зохицуулж одоо ажиллах хүчийг бол илгээе гэдэг бол үүрэг даалгаврыг аваад бол хамтарч ажиллахаар бол болсон байгаа. Залуучдын хөтөлбөрийн төв биш Монголын залуучдын холбоо. Тэгэхээр нийтдээ бол оюутан залуучууд хамрах хүсэлттэй бол асар их байгаа. Хамгийн гол нь одоо хичээл сургалтынтай холбоотойгоор одоо хичээлийн хоцрогдолт болно. Оюутан хүн бол сурах бол үндсэн үүрэгтэй байдаг. Тэр үүрийнхээ дагуу бол сурах цагийн хугацаанд сурах ёстой. Тэгээд бидний хувьд бол хандсан оюутан залуучуудад бол бид нар бол ажлын байрны зуучлалыг бол явуулж байгаа. За тэгэхээр бид нар боловсрол шинжилгээ ухааны яамны сайдд бол ихтэй сургуулиуд чиглэл өгөөч, оюутан залуучдыг хичээлээс нь төр зур чөлөөлөөд намрын ургац сураалтын асуудалд оролцооч. Энэ цаашлаад нийгэм эдийн засгийн болон за тухайн залуучууд багаар ажиллах болон төлөвшөх, ажлын дадал зуршил авах тэр асуудлуудыг бид нар бол шийдэх боломжтой юм а гэдэг үндснээр бол санал бол тавьсан байгаа. За тэгээд бид нар мөн хувийн ихтэй сургуулиудад мөн захирлууд бол албан тоот бол албан бичгээр хандсны үндсэн дээр бол одоогийн байдлаар бид нар 300 оюутныг бол намрын ургац сураалтын ажилд бол явуулсан байна. За энд бол ялангуяа хувийн ихтэй сургууль болон эмсүүдийн залуучууд маань бол маш идэвхтэй бол хамрагдж байгаа. За 50 40 20 10-аараа бол явж байгаа. Тэгэхээр эдгээр залуучдын мэдээж хоног нь бол харилцаа адилгүй. Би дөрвөн хэлсэн ажиллуулагч байгууллагын одоо захиалгын дагуу тухайн ажиллуулагч байгууллага 10 хоногийн дотор ажиллах юм уу, 7 хоног ажиллах юм уу, 21 ажиллах юм уу гэдгээ бол тогтоож байгаа болохоор тэр нь бол харилцан адилгүй байгаа тий. Тэгэхээр бас яг одоо битээрийг үзээ сууж байгаа оюутнуудын хувьд бас намрын ажил залуус хөтөлбөрт хамрагдах юмсан гэсэн хүсэл бас төрж байгаа хэл да. Тэгэхээр яг энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын яриаг үзэгчтэй хүргээд эргээд бас зочныхоо ярилцлагаар үргэлжлэе. Оюутан ангиас хэдүүлээ. Монгол дэд сургуулийнх. Тэгээд ангиас 15 хүүхэд. Уул уурхай барилгын инженерээс менежментээс 2 анги нийлээ 15 хүүхэд. Тэг явж байгаа. Нөгөө сургуулиас нөгөө манай сургууль явна гэдэг хүүхдүүдээс нөгөө
Тэгэл энэ хүүхдүүд ингээл тоог нь аваад хуваагаа явуулчих. Тэгэл яг тэгээд улс их орныхоо нөгөө ургац суралт гэж ямар байдیں۔ Тэгээд өгөөс ганцхан л жил явах юм чи гэж одоо явж байгаа. Ажлах нөхцөл нь ямар санагдсан бэ? Ажлах нөхцөл ер нь гайгүй хаа. Очиж үзэж л мэдэх хаа. Одоо нэг тэгж ямар нөхцөлд ажил гэсэн юм нэг тэг мэддэхгүй алга. Нөгөө байр хоол унагийн цаанаас нь даана гэдэг. Харин нэг тийм дуулсан тэнцээ очиж зөв хүүхдүүд ажиллана. Бус бүх нөө илүү дутуу зардал мардлын бүгдийн тэр нөгөө байгууллагаас нь даана гэжл. Тэгэл Хэд хоногийн хугацаатай явах? 14 хоногийн хугацаатай явах гэж. Очоод яаж ажиллана гэж бодож байна? Юу н ургац сургалтын талаар мэдлэгтэй. Сайн мэдгүй үзэг. нэг сайн мэдлэг байхгүй дээ. Зөв нөгөө өмнө нөгөө олон жилийн өмнө социализмын үед явж исэн нөгөө хүмүүс үүдэж нөгөө аав ээжүүд тэднээсээс нэг сонссон дамаар тэр эсвэл яг тэгс нэрийг мэдж байгаа юм байхгүй. Юу цалингийн тухайд. Өдрөө 20 минутаар. Тэгээ 13 хоногтой 20. Тэгээ хурж ирээд энэ ч нөрж ирээд цалингаа. Хамаг Монгол сургуулиас явж байгаа. Тэгээд очиод ургац сургалтанд очихдаа яг баяртай байна. Өмнө явж ирсэн үү? Өмнө явж байгаагүй. Очоод яаж ажиллах вэ? Очиод тэгээд хийгээсээ ажлыг хийгээд тэгээд ажиллана. Хэд хоног ажиллах? 14 хоног. Сэтгэл бол өндөр байна. Тэгээд 14 хоног явнасаа Хамаг Монголын Өсвөт сургуулиас явж байгаа. Тэгээд хүүхдүүдээ ингэ тогсооч тэр цаанаага задууш модууш тийгээд. ёо сэтгэл бол үнэхээр баяртай байна л. Очоод яаж ажиллах вэ? Очоод тэгээд багаараа эсвэл ангаараа хуваагдаж байгаа л ажиллана. Манай ангиас идэвхтэй. Манай ангиас 10 төгтөл явж байгаа. Ургац сургалтанд яагаад явах вэ? Зөвхөн сургуулиас нэг юм ярьсан бохгүй тийм баян болно гэх. Тэгээд бид нэр аюу залуучууд болохоор тийм юм үнэтэй тий. Оролцох хэрэгтэй гэж бодоод. Хэрэгтэй гэж бодоод тэгээд явахаар байсан. Тэгэхээр үзэгчдэд сая хүргэсэн ярианаас сонсоход оюутнуудын ихэнх нь ургац сургалтын талаар ойлголт багтай байна л да. Ер нь ажил олгогчдын зүгээс оюутнуудад ямар шаардлагыг тавьж байгаа вэ? За ер нь шаардлага бол ерөнхийдөө бол тавьж байгаа. Гэхдээ бид нар бол бас гэрээний дагуу оюутан залуучдыг бол ургац сургалтын ажилд бол гурван гэрээ хийж бол оюутан залуучдад бол илгээж байгаа маа. Тэгэхээр мэдээж оюутан залуучд маань бол хийж бүтээх их хүсэл эрмэлзэлтэй бол байгаа. Тэр ч утгаараа бол манай залуучдын хөдөлмөрийн төв бийжд бол өдөр бүр 50-аас 60 оюутан бол хандаж хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа юм. Тэгэхээр бид нар мөн цааш таашиндээ оюутан залуучуудыг бас ажилд хамруулах тэр асуудал дээр бол голчиж анхаарч, за дээрэс нь бол хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяныг бол бас хөтөлбөр хэрэгжүүлж бид нар бол ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр ургац сургалтын ажилд оюутан залуучдыг яагаад уриалаад оюутан залуучдыг бид нар ургац сургалтын ажилд оруулаад намрын ажил залуулсан төслийг санаачлаад байгаа юм байна. Тэгэхээр энэ жилийн хувьд гэх юм бол одоо цочор хүүтрэх магадлалтай хүүтрэн гэж бол ус цагуурын хүрээлэнгээс мэдээлсэн байгаа. За дээрэс нь хурд үнц илбэгтэй байгаа учраас оюутан залуучд бол богинохон хугацаанд их одоо ажил их бүтээн байгуулалт их одоо тэр ургац сургалтын ажилд оюутан залуучдыг оролцоосч яа гэсэн уриалгыг бол бид нар бол гаргаж байгаа юм тий.
Тэгэхээр ажил олгогчдын зүгээс намрын ургац сургаалтанд оюутнуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа бол за ямар шаардлагыг тавьж байгаа талаарх мэдээллийг бид бас яг ажил өрнөж явах хугацаанд нь за хувийн хвшлийн төлөөллөөс авсан байгаа. Тэгэхээр энэ яриаг хүргээд эргээд студид олцъя. Ямар байгууллага бол яагаад түрүүнгийн оюутнуудыг ажиллуулах болов оюутнуудыг ажиллуулахдаа ямар нөхцөл байдлаар ажиллуулах гэж байна? Манай Дархан улс төрөөд гээд Дархан аймгийн Шарангол суманд төмс хүйсний нөгөө тариалдаг компани байгаа. Тэгээд одоо ингээ намрын ургац хураалт болоод хаврын нөгөө тариалтын үеэр их хүн хүч шаардлагатай байдаг учраас оюутнуудыг авч ингэж ажиллуулахыг хичээдэг байхгүй юу. Тэгээд одоо энэ Монголын хөдөлмөр олголтын биржээс ингээд оюутан залуучууд гаргаж өгөөд бид нартай хамтарч ажиллаад ингээд яаж байгаад их баяртай байна. Танах нийт хичнээн оюутан ажиллаж байгаа ер нь оюутнуудаа нийт хичнээн хэмжээний ургац авах болов уу? Ер нь бол 15 оюутан 15 хоногийн хугацаатай авч байна. 15 хоногийн хугацаанд ер нь бол хураагаад дуусчих واخ гэж бодож байна. Хичнээн гадал байна нөгөө. 15 гадал байгаа. Оюутнуудыг ер нь ямар нөхцөлтөөр ажиллах байр хоолунд цалин үүсгэх байна? Цалин үүсний тухайд өдрийн 20 мянгаар гэрээ хийгээд оюутнуудаа нэг оюутантай 20 мянгаар гэрээ хийгээд тэгээд 15 хоногт ажиллана хоолундыг бид нөр өөрсдөө компаниасаа гаргаад байрлах байр хоолундыг өөрсдөө гаргаад явуулчихна. Та ер нь ингэж жил болгон оюутнууд ажиллах уу? Тэгин ер нь угаасаа хүн хүч хэрэгтэй байдаг. Жил болгон оюутнуудын хөдөлмөрийн биржтэйг хамтарч ажиллаад тэгээл. За манайх 2005 оноос хойш газар тариалангийн бизнес эрхлээд явж байгаа. Тэгээд жил болгон төмөс сүмсний ногоо тариалдаг. Энэ жил бол манайх бол 110 га төмөс, 40 га луун тариалсан. Одоо тэгээд энийг тариалсан сүмсний ногоо маш богино хугацаанд хураахын тулд одоо жил болгон ингэж цэрэг оюутан гэж авдаг. Энэ жил бол манайх бол 100 оюутны хэрэгцээ шаардлага байсан. Гэхдээ бид нар бол одоогийн байдлаар бол 50 оюутан өнөөдөр энэ аваад одоо ингэ төлөвлөж байна. За ер нь бол намар бол одоо энэ төмс ногоо хураахад бол маш богино хугацаанд маш өндөр бүтээмжтэйгээр хураах шаардлагатай байдаг. Энэ бол манай нөгөө Монголын цаг уураас шалтгаалж бид нар бол энэ төмс ногоо хүнсний ногоогоо бол маш дөрвөн хугацаанд хураах шаардлагатай байдаг. Тэгэхээр өнөөдрийн сая санаа хөтөлбөрөөр үзэгчдэд залуучуудын хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж оюутнуудыг ажлын байраар хангаж байгаа төслүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр эцэст нь бас танаас нэг зүйлийг тодруулъя. Зөвхөн төслийн хүрээнд биш бусад чиглэлээр оюутнуудад бас цагийн ажил хийх боломж яг байгаа юу? Заавал хөдөө явахгүйгээр Улаанбаатар хотод ажиллах боломж юу н ажлын байрны захиалга хэр ирдэг вэ? Тэгэлгийнхаа манай залуучуудын хөдөлмөрийн төв биржид яг хөдөлмөр зурчлалын үйлчлэгийг бол үзүүлдэг. За би түрүүнд дурдсан. За залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор бид нар бол хөдөлмөрийн төв биржийг бол байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр ажлын байрны захиалга бол улирлын чанартай буюу зуны цагт бол одоо маш ихээр орж ирсэн байгаа. Энэ бол юу гэхээр барилга байгууламж, авто зам, за дээрэс нь ургац сураалт дээрэс нь за барилгын дотоод засал чимэглэлийн ажлууд бол маш ихээр орж ирж байгаа. За мөн ресторанд, зөөгч хийх гэх мэтлэгийн олон тооны захиалгууд бол орж ирж байгаа. Тэгэхээр оюутан залуучууд маань залуучдын хөдөлмөрийн төв биржид хандах юм бол бид бүгд бол үе таалга бол нээлттэй. Та бүгдийг бол одоо ажилдаа орлоготой болохын төлөө бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр манайд бол орж ирж байгаа ажлын байрын захиалгууд аж ахуйн нэгж байгууллагуудаас орж ирж байгаас гадна цагийн болон байнгын төр ажлын байрууд бол их орж ирж байгаа. За дээрэс нь аж ахуйн нэгж байгууллагууд ч энэ манайд залуучдын хөдөлмөрийн төв бирж хандах юм бид бүхэн бол түргэн шуурхаа үйлчлэгээс гадна за бид нар бол тодорхой хэмжээний хүний нөөц бол одоогийн байдлаар яг залуучдын хөдөлмөрийн төв бирж төрж ирж өөрийн биеэр анкет бүртгүүлсэн ажилд орохыг хүссэн залуучуудын тоо бол одоо 1200 гаруй залуучууд байгаа. Эдгээрээс бид нар санал болгохоос гадна байнгын болон төр үйл ажлын байранд бол оюутан залуучдын үйлчлэгийг бол тогтмол үзүүлж байгаа маа. За тэгэхээр мэдээллийг хүргэсэн танд маш их баярлалаа. Манай студид Монголын залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Эрдэнэбат ирж бас оюутан залууч та бүхэн сургийнхаа хажуугаар ямар ажил хөдөлмөр эрхлэх за цагийн ажлын захиалга зах зээл хэр байгаа талаарх мэдээллийг хүргэлээ. Манай урилгыг хүлээн авч манай студид ирж дэлгэнгүй мэдээллийг өгсөн зочиндоо маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ сая санаа хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Студид сэтгүүлч Мөнх Жаргал ажиллаа.